Анх 2021 оны 1-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод байгаа иргэдээ Ховд аймагт татан авах шийдвэр гарснаар 1-р сарын 19-ны өдөр хүртэл иргэдээ бүртгээд 370 гаруй иргэнийг Улаанбаатар хотын Сонгон архин дүүргийн 12 дугаар сургууль дээр PCR-ын шинжилгээнд хамруулан Ховд аймаг руу 5 автобусаар татан авах ажлыг зохион байгуулсан байдаг. Тухайн 5 автобусны 1-р автобусны 2 иргэнээс Ховд аймагт дахин шинжилгээ авахад шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн онцгой шуурхай арга хэмжээ зохион байгуулан 1-р сарын 23-ны тусгай үүргийн онгоцоор тухайн автобусанд зорчиж байсан 40 иргэнийг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах эрхэс зочид буудалд хариуны эерэг гарсан 2 иргэнийг халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаж эмчилгээг эхлүүлсэн байдаг. За энэ хугацаанд тусгаарлагдсан 40 иргэнээс 2 удаагийн PCR-ын шинжилгээ авсан бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр эдгээр иргэдээс хамгийн сүүлийн шинжилгээ авснаар улсын онцгой комисс иргэдэд татан авч гэрийн тусгаарлалтанд гаргах чиглэлийг аймагт хөрвүүлжээ. Үүнтэй холбогдуулан аймгийн шуурхай штаб аймгийн онцгой комисс тус хуралдан дараах шийдвэрийг гаргасан байна. Ямар шийдвэр гаргасан бэхээр Улаанбаатар хотоос аймаг тухайн иргэдийнхээ зардлыг дагаад автобусаар тавих ажиллагааг зохион байгуулж байна. Одоо иргэд бол автобусантаа суугаад өглөөний унд цайгаа уугаад ингээд хөдөлгөөнд ороод наашаа гарсан байгаа. За маргааш буюу 6-ны өдөр Даруй Сүмэн нутаг дэвсгэр дээр дахин одоо аваад шууд PCR шинжилгээ хийнэ. PCR шинжилгээ 40 иргэндээ хийгээд тэгээд гэрээ ажилтнанд шилжүүлэхээр ийм шийдвэр гарч байгаа. Гарсан зардлын тухайд бол яг аймагтээ энэ 42 иргэнийг эмчлээд ингээд явбал нийт төрийн албаагчдын томилолд бусад болон ийм эмчилгээ бусад зардалд бол нэг 210 сая төгрөг гарахын тооцоол гарсан. За улсад бид нар явуулаад ингээд юуны тухайн иргэдийнхээ тусгаарлалтын болон татаах зардлыг төлөхөд бол нэг 27.8 сая төгрөг гарах ийм тооцоол гараад ингээд явж байна. Тэгэхээр бол бас зардлын хувьд нэгдүгээрт бол хэмнэсэн. Хоёрдугаарт бол иргэд хэрвээ эрсдэл гарсан бол шуурхай одоо газруудад эмчилгээ эхлэх ийм боломжтой бүрдүүлсэн. Гуравдугаарт бол Ховд аймгийн тухайд эдийн засгийн хэмнэлтүүд бол гарсан гэж ойлгож байгаа. Яагаад вэ гэвэл Ховд аймаг ногоон бүс биш болоод иргэдээ энд эмчилж эхлүүл иргэдээ тусгаарлаж олноор тусгаарлаж эхлүүл мэдээж Ховд аймгийн Жаргалан цумын нутаг дэвсгэрт хөл өрөө тогтоох асуудлууд бол иргэдэн зах худалдааны төв болон бусад дэлгүүр үйлчлэгээний газрууд бол ажиллахгүй болно. Гэтэл энэ 10 одоо хоногийн хугацаанд бол энэ үйл ажиллагаа чөлөөтэй байснараа бас иргэдийн одоо бизнес эрхлэх үйл ажиллагаа цаашид орлого олох үйл ажиллагаа бол тогтвортой явагдсан гэж үзэж байгаа. 40 иргэний тээвэрлэж ирээд бүсийн онцлогоо эмчилгээний төвд дахин PCR-ын шинжилгээнд хамруулна. Ингэснээр дээрх иргэд 4 дахь удаага шинжилгээнд хамрагдаж байна гэсэн үг. За шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд 40 иргэнээ 14 хоногийн хугацаатаагаар гэрийн ажиглалтанд шилжүүлэх юм а. Түүнчлэн Улаанбаатар хотоос эрх иргэдийн хүсэлт их байгаатай холбогдуулж аймаг орон нутгаас иргэдээ татан авах ажлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаарч мөн тодорхой ажлуудыг төлөвлөөд байгаа гэлээ. Нийтдээ Улаанбаатар хотоос нэг 700 гаруй иргэн хүсэлт гаргасан. Анх нөгөө биднийг 17-оос 23-ны өдрийг хүртэл бүртгэхэд за энэ бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулаад иргэдээ татчаав гэдэг ийм шийдвэр улсын онцгой комиссаас бол гарсан. За энэтэй холбогдуулаад иргэдээ бид нэр энэ хугацаанд бол татаа авсаар л байсан. Татаа авахдаа бол хувийн тээврийн хэрэгслээр татаа авсан. 100 гаруй тээврийн хэрэгслээр өнөөдрийн байдлаар 24-ний өдрөөс хойш 558 иргэнийг бол татаа аваад байна. За одоо нэг 183 иргэнтэй бол холбогдож чадсангүй. За энэ иргэд өчигдөр нэг 221 иргэний судалгаа байгаа юм. Эндээс бол нэг 57 иргэн нь бол автобусаар ирье гэсэн хүсэлтэй бол яг өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар бид нар тавиад байна. За хувийн машинаар нэг 34 тээврийн хэрэгсэлтэй төрийн албаагч нар ирье гэсэн ийм хүсэлтийг тавьсан. Өнөөдөр энэ холбогдож чадаагүй 183 иргэнтэйгээ холбогдоод автобусаар ирэх үү? Хувийн тээврийн хэрэгслээр ирэх үү гэдэг судалгаа энд бол гараад ирнэ. За хувийн тээврийн хэрэгслээр гарах иргэдийг бол 8-ны өдрийг дуустал хугацаанд чөлөөтэй татж авна. Чөлөөтэй татж авна. PCR-ын шинжилгээг үндэслэн аймгийн онцгой байдлын газраас улсын нийслэлийн онцгой комисс төгсөн бичгийг үндэслээд төрөөрийн төвчөөр гаргана. Даруй Сүмэн дээрээ төрөвчсөн тест дээрээ хяналт шалгалтаа хийгээд ингээд оруулаад гэрээ ажилтнанд давна. Нийтийн тээврийн хэрэгслээр гарах хүсэлттэй байгаа иргэдээ бол 6-ны өдөр буюу хагас өдөр PCR-ын шинжилгээ нэгдсэн байдлаар оруулах гэсэн юм төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Нийслэлийн онцгой комисстэй ерөнхийдөө бол ярьж тохирсон. Тэгээ нэг газар бол шинжилгээ авна. Шинжилгээ авсан иргэдийн шинжилгээ бол 7-ны өдөр гарна. Урдны алдааг давтахгүй тулд эндээс бид нар цагдаа онцгой байдал
Эрүүл мэнд зоонозын салбарын төлөөлөл төрүүлсэн тестийг Улаанбаатар хотод нь яг автобусанд суухад, нийтийн тээврийн хэрэгс суухад шинжилгээ авах багийг бол томилгоожуулж гаргана. Тэгээд Улаанбаатар хотод 8-ны өглөө 10 цагаас 13 цагийн хооронд автобусанд суух иргэдээсээ одоо хадгалдуур хамгааллынханд эхлэмийг сахиад 1.5 м-ийн зайтай зогсоогоод тэгээд шинжилгээ авах ажлыг зохион байгуулнаа. Дахиж тэгээд төргүүлжсэн тесттэй сөрөг гарсан тохиолдолд нийтийн тээврээр зорчих эрхийг нь олгоод наашаа явуулна. Хэрвээ эерэг гарсан бол дараагийн шатны байгууллагад нь PCR-ийн шинжилгээнд хамруулахаар хүлээлгэж өгөхөөр ийм төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Ингэснээр бол бас эрсдэл тодорхой хэмжээгээр буурна гэж байгаа. Дахиж ирсэн иргэдээ бол дахиад даруй сумн дээрээ дахиад төрүүлжсэнтэй байд. Ингээд бүгд сөрөг гарсан тохиолдолд бол Ховд аймаг лугаа нэвтрүүлж гэрээ ажиглалтанд оруулна л гэсэн ийм төлөвлөгөөд ажиллаж байна. Гэрийн ажилтнанд байх иргэдэд Монгол Улсын шадар сайд, эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу сумдын засаг дарганаар сумдын онцгой комисс шийдвэрээ гаргаад гинтийн шалгалтуудыг зохион байгуулан ажиллах ёстой. За гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдэг цагаан сарын үеэр буюу 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хяналтыг нь илүү сайжруулахын тулд төрийн албан хаагчдыг дайчлан ажиллах шийдвэрийг онцгой комисс гаргаад байгаа юм а. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээ 840 иргэн гэрийн ажилтнанд байна. Маргааш буюу 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Ховд аймгийн онцгой байдлын газар дээр ажиллаж байгаа шуурхай штабын 43-38 техник болон шуурхай штаб дээр захимаар ирүүлсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах бөгөөд Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах иргэдийн эмнэлгийн магадлага, эмчийн бичгийг нь үндэслэн хүсэлтийг нь авч байгаа юм байна. Хот хооронд зорчих хүсэлтэй иргэдийн хүсэлтийг өнөөдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг дуустал авна. Нийтийн тээврээр зорчих гэж байгаа бол 2 дугаар сарын 5-ны өдрийн 24 цаг хүртэл хүлээн авах юм а. Харин сайн дураараа PCR-ын шинжилгээ хийлгээд хувийн унаагаараа нутагтаа ирье гэж байгаа иргэдийн тухайд хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн иргэдийн мэдээллийг 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хүлээн авах юм а. За тиймээс нутагтаа ирэх иргэд утас, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв өгч хамтран ажиллахыг аймгийн онцгой комиссоос нийт иргэдэд зөвлөж байна.